Өглөөний минь манайхаа. Гээ цаа чи өнөөдөр айгу ууртай байна. Чи зүгээр нэг хайтайхан дор юм хийгээл зүгээр хараанд нүрчихгүй өнөөдрийг бараг тав бол зүгээр. Амар ууртай цаадаж. Юу сүг юм бэ чи? Өглөөний минь. Өглөөний минь. Хөөшээ чи ч одоо залуу мэж сүлдээ хаана гээцэн. Ийм гоё өдрөх чинь. Чи яагаад нэг кофе авчиж. Юу болоод байгаа? Ичгүй цаадаж чи өнөөдөр бүр айгу сайхан ааштай штэ. Чи харин сайхан ааштай байгаа дээр оо хөөрхөн юм яриад ажил юу бүтээлгэж ш. Юу гэсэн үг юм бэ ч одоо. Өглөөний минь. Үүсээ бичиг яасан бэ? Таны тэр ширээн дээр тавьсан байгаа штэ. Мөксөн тавьснаа хэлэлтэй би энэ чинь тавьсан яаж мэдхий? Түрүүнс хойш хүлээж авчих. Энэ яасан ажил дээр ямар нэг асуудал гарсан юм уу? Үгүй ажил хэмээл өрүүлжилж байгаа штэ. Өглөөнөөс ширээл уурласан болдвол хувийн асуудал юм шиг үлээ. Юу, хувийн асуудлаа. Тэг бид нар дууралдаг нь яаж байгаа юм? Үгүй ер нь бол окогч угаасаа ийм ээ. Тэгэл одоо окогч жишээлбэл амар аз жаргалтай ивэл компани уур амьсгал гоё ууртай ивэл тэгэл нэг чимээгүй. Ер нь бол бид нар бүр цаг агаар ямар юм гэж ярьдэн штэ. Юу яриад байгаа юм бэ? Яаж одоо ингэж хамт олон компани байгуулгын ингэж ажиллаж болох юм бэ тийм үстэй. Тэл хэрэгтэй шүү дээ. Яг чимээгүй. Өнөөдрийг ядаж ингэ тавчих зүгээр юм. Үгүй. Болио. За манайхаа надад нэг юм санал байна. Нэг хэлэх зүйл байна. Шинэ он эхэлж ийн бүгдээрээ өөр нь эхлээд зарчмаа тохирсон зөв юм байна. Тийм үстэй. Тэгээ бүгдээрээ энд бол хамтарч ажиллаж ажлаа урагшлуулах гэж ирж байгаа хүмүүс. Тэгэхэд нэг хүний сэтгэл зүйн байдлаас болоод нэг хүнийхээ хувийн асуудлаас болоод компани тэрчгээрээ уур амьсгалаа өөрчилж ийн гэдэг чинь миний хувьд бол утгагүй санагдаж байна. Тийм үстэй. Бүгдээрээ энд ажлаа ямар сайхан бүтээмжтэй хийх үү гэж ирэхийнхээ оронд өнөөдөр хэн ямар ааш аягтай байгаа болдоо гэж хаширч ирж байгаа үстэй. Тийм үстэй. Та нар ч гэсэн хэлэлтэй. За тэгээд нэг нь ингээд уурлаад ах юм бол компани тэрчгээрээ л уур амьсгал нь онцгүй болно. Бүгдээрээ нэгэндээ ажлын шаардлагаар зарчим тавиад тэрэн дээрээ мэтгэлцэж асуул бүр нэгэндээ уурлаж болно шүү дээ. Тэр бол ажлын хувьд боломжтой. Харин хувийнхаа асуудлыг ажилтайгаа холиод ээж бол болохгүй. Тийм үстэй. Бүгдээрээ энийгээ тохирё. Тэхүү.